За би энэ сэнгийн бонд гарахыг дэмжиж байна. Тэгээд нэг 2-3 зүйл дээр бас ингээд анхаарлаа хандуулж өгөөч гэд. Нэгдүгээрт зээлийг энэ орон сууцны корпорациар дамжуулж санхүүжүүлэх ийм одоо асуудлыг бол шийдвэрлэж өгөөсэй гэж бодож байна. Ер нь бол бидний ингээд ямар нэг бодлогыг дэмжиж гаргаж байгаа энэ шийдвэрүүд маань бол ихэнх тохиолдолд арилжааны банкар дамжиж байгаа тохиолдолд банкыг дэмжсэн бодлого болоод явчихдаг. Банк бол дамжуулан зээлдүүлэх одоо хүүгээ нэмдэг, үйлчлэгээний хураамжаа нэмдэг. Ингээ бидний төлөөснөөс нөгөө хүү маань өсөөд өндөр болоод яг нөгөө эргэн хүнд хүрэх тэр үйлчлэгээ чинь бол үн тариф нь өсөөд байдаг. Тийм учраас ер нь бол энэ одоо орон сууцны зээлтэй холбоотой асуудлын их усүрийг шийдвэрлэхдээ орон сууцны корпорациар нь дамжуулаад шийдвэрлэж боломж байгаа юу? Энэ асуултанд хариулж өгөөч. Орон сууцны корпорацийн захирал байвал бас энэ асуултанд хариулаач. Танах ингэж шийдвэрлэх боломж байдгүй гэж. Ингэж чадах юм бол би ядаж зээлийн хүү бол нэмэгдэхгүй байх боломжтой гэж бодож байгаа. Өнөөдөр бол бидний бодлогын гол одоо үрмийг хамдаг хүмүүс бол банкнууд шүү. Арилжааны банкнууд бол өнөөдөр зээлийн хүүг өсгөж байгаа өөрсдийнхөө одоо тэр ашгийг орлогоо их боддог ийм үйлчилгээ нь бол эргэн хүнд хүрдэгвэ гэсэн нэг. За ийм ойлголт байна. За хоёрдугаарт бол өнөөдөр орон сууцны зээлийг зөвхөн төрийн албан хаагчдад олгоно гэж ингээ байнга бичиж яриад байх юм аа. Бид их олон удаа энэгээр санал тавьж байгаа маа. Битгий ингэж төрийн албан хаагчийг илүү үтсэн юм шиг өнөөдөр бол татвар төлөгчдийн орлогыг бүрдүүлж байгаа тэр хувийн хвшлийн аж ахуйн нэгдүүдэд хаяач. Дотоодын нийт бүтээгдэхүүний 80%-ийг төлж байгаа татвар төлөгчид бол энэ одоо төрөөс орон сууцны зээл олгох энэ хөтөлбөрт бол хамрагдах бүрэн боломжтой. Тийм учраас зөвхөн төрийн албан хаагч гэж энэ орон сууцны 100 мянган айлын орон сууцныхаа хөтөлбөрийг битгий яриач. Хувийн хвшлийн аж ахуйн нэгжүүдэд хамруулаач. Өөрөөр хэлбэл энэ орон сууцны зээлийг авах одоо болцлыг хангасан хүн болгонд нээлттэй байх юм цонх гаргаж өгөөч гэж гуйж байна. Тэгээ энэ асуултанд бас тодорхой хариулж өгөөч. За дараагийн нэг асуудал нь хөдөө орон нутагт амьдарч байгаа хүмүүс маань бол мөн бас орон сууцныхаа нөхцөл одоо сайжруулах юм үргэлжлэл хүсэл саналыг бидэнд байнга тавьж байгаа. Ер нь бол хөдөөг дэмжсэн бодлого чинь сайн явж чадах юм бол хот руу ирэх нүүдэл чинь зогсноо. Тийм учраас энийг дэмжсэн энэ орон сууцны зээлүүдээс бол тодорхой хувь хэмжээг нь бүс нутгийн одоо ялгууртайгаар энэ хөдөө орон нутг руу чиглүүлэх ажилд бас анхаарлаа хандуулах тийм боломж байна уу гэдгийг бас одоо асуумаар байна. За ингээд энэ зээлд хамрагдах барилгын салбарт бизнес эрхэлж байгаа олон аж ахуйн нэгжүүд бол зээл авах юмсан, үйл ажиллагаагаа явуулах юмсан гэсэн юм бодолтой байгаа хаа. Тийм учраас болж игэл барилгын салбарт бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийг адил тэгш хамруулах шалгуур үзүүлэлтээ бол ил тод нээлттэй болгож гаргаж тавих хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо юу гэдгийг банк хамгийн муу тендер одоо аваад муу гүйцэтгэдэг компани л өнөөдөр яг үнийн ирэг дээр зарим тохиолдолд төрөөс гарч байгаа энэ боломж дэмжлэгийг бол илүү хүртэж гээд байна. Тэгэхээр энэ шудраг бос явдал чинь бол хүмүүс дургуй байгаад байгаа учраас ядаж энэ орон сууцны зээл олгох барилгын компаниудынхаа нэрсийг босгоо яг ижил тавиад ил тод нээлттэй тавиад тэгээд хамруулаарай гэж ингэж одоо үсэх гээд байгаа. Тэгэхээр ийм одоо боломж бас байгаа юу гэсэн ийм 4 асуултанд хариулт авмаар байна Баярцаг цайдаа. Зарим нь Баярцаг цайдаас бид нар банкар дамжуулахгүй олгох асуудал дээр бол бүр их тодорхой саналыг Баярцаг цайдаа таныг хариулж өгөөч гэж гож байна. Орон сууцны корпорациар нь дамжуулвал зээлийн хүү буурнаа л гэж үзээд байгаа. За Баярцаг цайд оюун хорол гишүүний асуултанд хариулъя. За оюун хорол гишүүний асуултанд хариулъя. Оюун хорол гишүүний нэгдүгээр асуултын хувьд бол энэ зээл орон сууц санхүүжилтийн корпорациар дамжигдаж өгч байгаа 8% хүүтэй шууд иргэн нь авч байгаа нэгдүгээр асуулт. Хоёрдугаар асуултын хувьд бол одоогийн байд энийг яагаад одоо төрийн албан хаагчид нэг 100 мянган айлын орон сууцыг ингэж байгаа юм шиг ингэж харагдаад байгаа юм бэ? Тэгэхээр энэ зүйлээ ингэж салгамар байна. 100 мянган айлын орон сууцыг санхүүжүүлж байгаа энэ эрэлт нийлүүлэлтэд дэмжсэн арга хэмжээгээ бол хөгжлийн банкар дамжуулж хэрэгжүүлж байгаа. Энэ арга хэмжээ бол юутай холбогдуулж байгаа вэ гэхээр 2009 оны үед эдийн засгийн хямралд орсон үед тухайн үед барилгын зах зээлийг нэгдүгээр дэмжиж. За нөгөө талаас нь төр өөрөө төрийн албан хаагчгаа тодорхой асуудлыг шийдвэрлэе гэдэг энэ хоёрын уялдаан дээр 2010 онд энэ төсөл хэрэгжсэн юм аа. Оюун хорол гишүүнээ. 2010 онд хэрэгжээд
80 тэрбумыг нь бол бид нар 2010 онд гаргаад санхүүжүүлсэн баггүй юу. Тэгээд энэ 4000 айлын хөтөлбөрийн чинь бүх одоо их хурлын тамрын газар бүх яамдуудаар ингээ хууль хийгээд бүгдийг хуульчихсан. Нийслэлийн засаг даргын тамгын газар, аймгийн засаг даргын тамгын газар гэдэг ийм хууль гаргацсан баггүй. За дээрэс нь 3 сэтгүүлчдийн нэгдсэн холбоотой яриад 200-ын код гараад ингээд 4000-аар нэмэх нь 200 гэдэг ингээд 4200-ийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа байхгүй. Энийг хөтөлбөрийг хэрэгжүүлж хуваарийг гаргачаад хүмүүстэй гэрээ байгуулад явж байгаа. Одоогийн байдлаар 3100 хүн авчаад байгаа эхнийхээс нь оролцоод байгаа. Ийм байдалтай байгаа. Тийм учраас энэ хөтөлбөрөө дуусгах үүднээс 11 оны төсөв дотор энэ хөтөлбөрийг дуусгах нөх хуваар хийгдсэн хүмүүс нөх хүлээлт үүсчихсэн байран дээр очиод үдцсэн захиалгуудаа хийсэн заримных нь гэрээ нэгтгэх бэлэн болчихсон байгаа байхгүй. Энэ хүмүүсээ дуусгах үүднээс энэ 72-ыг л нэмж гаргаад энэ 4200 гэдэг хөтөлбөрөөр дуусгачих гэдэг. Энэ бол ийм тусдаа асуудал. Яг хямралын үед нэг талаас барилгын үйлдвэрлэлээр дэмжиж нөгөө талаас төрийн албаагчдад дэмжиж гэдгүүдээс гаргаж ирсэн тусгай хөтөлбөр байхгүй. За 3 дугаар асуулт. Орон нутгийн хувьд бол энэ бас тархацсан нь бол нэлээд сайн байна. Одоогийн байдлаар 3109 хүнээс орцсон мөнгө хамрагдсан байгаа. 3109 хүнээс 1924 нь Улаанбаатар хотоос орсон. Өөрөөр хэлбэл 61.9% байна. 1185 хүн нь бол орон нутгаас байранд биш энэ төрийн албаагчд би явсан процесс хэлж шít. Тэгэхээр одоогийн байдлаар бол 38.1%. Ер нь ойролцоогоор 60-40 харьцаатайгаар энэ орон нутагт бол бас хангалт нь сайн байсан байна энэ хөтөлбөрийн хувьд гэд ингэж харагдаад байна. За дараагийн асуудлын хувьд бол ер нь төрөөс ямар бодлого явуулж байгаа вэ гэхлээр цаашдаа бид нар эрэлтийг бол дэмжийа. Төр эрэлтийг дэмжий. Өөрөөр хэлбэл моргжийн зах зээлийг хөгжүүлээд энэ гарааны их үүсрэг нарыг. Хоёрдугаарт нь энэ том 100,000 айлын орон сууц гэдэг хөтөлбөрийн бүх дэд бүтцийн төр тавьж өгье. Энтэйг холбогдуулаад Монгол Улсын хөгжлийн банкнаас гаргаж байгаа 800 тэрбум төгрөгийн 350 орчим нь бол энэ чиглэлд зарцуулагдах юм аа. Ер нь бол зах зээл дээр байгаа энэ байдлыг анхаар барилгын компаниуд бол арилжааны банкнаас зээл аваад нийлүүлэлт талаас нь бол өөрсдөө ажиллаж байгаа. Хамгийн гол хүндрэл эргэлт талаас нь худалдаа авагчийн зүгээс дэмжлэг үзүүлэхгүй бол энэ байрнууд зарагдахгүй юм байдалтай. Тэгээ энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа 168 компаниас байрыг худалдаж авч байгаа. Тэгэхээр энэ байр бол иргэд өөрөө очиж үзээд сонголтоо хийсний дараа зээлд хамрагдчих. Нэг За гүйцэтгэл хариулъя. Нэг төрийн албаагч бол 40 сая төгрөгийн төрийн моргжийн зээл авч байгаа 8% хүүтэй. Тэгээ ийм маягаар зохион байгуулагдж байгаа. Энэ 168 компани гэдэг бол үндсэндээ Монгол улсад бараг барилгын үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаа ихэнх компани бол хамрагдж байгаа гэдгийг хэлэх гэсэн. За баярлалаа. За мэдж байна. Тэгээ нэгдүгээр алдарж авахлан барилгын корпорацийн захирал Сэдванчиг гишүүн, оюун хорол гишүүн 3 асуудал танд тавиад байгаа. Тэр нэгдүгээрт энэ хуучин авсан бондын үрдүн юу болсон бэ гэсэн асуудал. Та хариулна. Хоёрдугаарт нь энэ үн бонд гаргах нэрээр үн хөргөдөд байна гэсэн асуудлыг хариулах хэрэгтэй. За гуравдугаарт нь оюун хорол гишүүний банкар дамжуулахгүйгээр орон сууцны корпорацаар дамжуулж зээл олгох асуудлыг юу гэж үзэж байна гэсэн асуултыг хариулъя. За алдарж авахлан хариулъя. За баярлалаа. За өнгөрсөн онд 84 төгрөгийн бонд гаргасан. За түүний байр суурь сайт хэлээ 3100 орчим төрийн албаагчийн зээл шийдэгдсэн байгаа. За үүнээс 2200 санхүүжилт авсан. 1100 орчим хүн одоо санхүүжилтийг хүлээгээд байж байгаа. Одоо энэ 72 төгрөгийн бонд арилжаалагч одоо санхүүжилт аваад байранд орно гэсэн. Ерөнхийдөө бол дийлийнх нь барилгын компаниудтайгаа яриад байранд орцсон төрийн албагчд байгаа. Тэгээд зөвхөн барилгын компаниуд нь санхүүжилтийг хүлээж байгаа. Ийм байдалтай явж байгаа. Одоо
үлдсэн хугацаанд 1000 орчим төрийн албаагчийг хамруулаад хөтөлбөр бол амжилттай дууснаа гэж ойлгож байна. За үн хөргөж гэнэ гэж 2009 оны сүүлчээр энэ хөтөлбөр анх эхлэхэд барилгын салбар одоо зогссон байсан. Байшин борлогдохгүй байна гэсэн асуудал тавигдсан. Тэгээ барилгын ассаасаа бид нар хамтаа судалгаа хийгээд нийтдээ 4000-аас 5000 байр борлогдохгүй одоо бэлэн байна. Энийг яаралтай борлуулж эргэлтэнд оруулаад барилгын салбарыг гацаанаас гаргаж өгөөч гэсэн хүсэлтийг засгийн газар тавьсан. Тэгээд үүн дээр ажиллаад 4000-сан тоо гарч ирсэн юм аа. Тухайн үед бол нийлүүлэлт нэлээд их байсан учраас үнийн хөрөгдөлтөнд бол хамрагдаагүй болно гэж ойлгож байгаа. За орон сууцны санхүүжилтийн корпорацаар зээл дамжиж байгаа бол ямар нэгэн дунд нь зээлийн хүүгийн нэмэгдлүүгээр шууд төрийн албаагч зээл олгож байгаа хэлбэрж үзэж байгаа. Жишээлбэл бид нар сая Сингапурт ерөнхий сайдын айсаар очиход Сингапурын HTB гэдэг засгийн газрын агентлаг төрийн албаагч иргэдэд шууд зээл өгдөг. Бас энэ боол байдаг. Гэхдээ цаашдаа бас энэ хөтөлбөр дууссан дараа арилжааны банкаар дамжих нь зөв юм аа гэсэн бид нар бас бодолтой байгаа. Баярлалаа. За, Сэдванч гişүн тодруулж. Нийт 168 компанитай гэрээ хийж борлохгүй гацаанд орчихсон байсан байрын зах зээлд борлуулж компаниудыг дампуурлаас аварсан гэж ойлгож байгаа төрийн бодлогоор. Тэгтэл энэ барилгын компаниуд чинь үн ханшаа багаар нэмээд байна. Миний мэдхийн лав, миний хийсэн судалгаагаар 2 удаа нэмсэн, одоо дахиад нэмэх гэж байна гэж байна. Тэгэхээр энэ компаниудтай гэрээ хийхдээ яг ямар үнээр хийсэн бэ? Ямар үнээр? Ямар нөхцлөөр хийсэн бэ? Үн ханшийг хөөрөгдөхгүй байх, иймлэр өсөхгүй байх тийм ээ. Энэ талаар ямар заалд орсон бэ? 3-4 мянган төрийн албаагчийг байраар одоо хөнгөлтэй зээлээр дэмжиж байгаа гэх боловч цаана хэдэн зуун мянган хүн байртай болъё гэдээ төсөөд явж шин. Өөрийнхөө одоо бор зүрхээр хөдөлмөрлөө зүтгээд энэ тэндээс зээл мөнгө олоод ингээ байр авах гэхээр ингээ нэмэгдээд байдаг. За, оюун хурлын гишүүн тодруулаад байна. Нэмээд тодруул. Би баяр цогцоодоос дөрвөн асуусан л да. Төрийн албан хаагч гэж одоо ганцхан ийм англиар хязгаарлахгүйгээр хувийн хвшлийн аж ахуй нэгжийнхнийг энэ 100 мянган айлын орон сууц хөтөлбөртөд хамруулаач. Энэ асуудлыг ингээ яриад байгаа боловч шийдэхгүй байна гэхээр та тодорхой хариулсангүй. Алдар жавхлангаас би ийм зүйлийг тодруулсан юм аа. Сая гүйц тариулж гисэнгүй. Энэ арилжааны банкар дамжуулж зээл олгохоор ер нь бол бидний бодлого болвол хүүн өсөө явчихдаг. Үйлчилгээний болон дамжуулан зээлдүүлэх гэрээ мэрээ гэдэг ингээ хийсээр байгаа тодорхой хэмжээгээр өсдөг учраас орон сууцны корпорац өөрөө шууд энэ одоо санхүүжилтээ аваад олгох асуудлыг шийдвэрлэх боломж байна уу? Бид ер нь банкыг дэмжсэн бодлого явуулах гэж энд ярьж суугааг байхаа гэж ойлгож байгаа ш. Тийм учраас ийм боломж байдаг юм уу гэж би танаас асуусан юм аа. Тэгээ энэ асуултанд хариулт авъя. За баяр цогцоо. Эхлээ баяр цогт хариулт өгч байна. За. Оюун хурлын гишүүн би маш ойлгомжтой хариулсан шүү дээ. 100 мянган айлын орон сууц бол ард түмнээ бол ерөөсөө ангилаагүй. Одоо бол орлоготой, тогтвортой орлоготой хүн байвал орлоо. Харин оюун хурлын гишүүн биелээд шүү дээ. Өнөөдрийн оруулж ирж байгаа энэ арга хэмжээ бол 2009 онд санхүүгийн хямрал болцсон байж байгаа үед барилгын зах зээл чинь ингээд зогсон байдалд орчихсон. Барилгын үйлдвэрлэгчийн зүгээс төр засаг энийг дэмжээч. Биднэрт бэлэн байгаа байр нь ойролцоогоор 4000 байр байна. Энэ дээр та нар эрэлт талд нь дэмжлэг үзүүлээч. Төр тэрийн үед бол эрэлт талын дэмжихэд хамгийн одоо тэргүүрийн шаардлагатай байсан нь бол төрийн албаагчдын асуудлыг шийдвэрлэе. Тийм учраас энэ хоёрыг жижигхэн програм болгоод хэрэгжүүлье гэдэг 10 онд хэрэгжүүлээд талыг хэрэгжүүлсэн байна. Энийг дуусгахын тулд бүх хөрөө хийцэн биш тийм чинь бүх яамдууд дээр гаргаад тэрэнд 72 дутуу байгаа учраас энийг гаргаад энэ програм дуусгахыг гэж. 100 мянган айлын хөтөлбөрчин бол одоо хүнд Монгол Улсын хөгжлийн банкар дамжуулаад хийгдэж байгаа. Энд дээр бид нэр 350 орчим төгрөг төгрөгийг энд гаргана. Энэний үндсэн зардал нь юунд гарах вэ гэхээр томоор баригдах байгаа энэ орон сууцны хорооллуудын дэд үтс зарагдагдана. Тал нь бол үндсэндээ энд орох гэж байгаа тэр баг орлоготой иргэдэд
6% хүүгээр моргож авах боломжийг хангаж өгөхөөр ийм зохион байгуулж байгаа. Энэ дээр бол иргэдээ бол ерөөсөө ангилаагүй. Доктортой орлоготой иргэн байх юм бол орох болцоо нь бүрэн дүүрэн байгаа гэдгийг хэлэх гэсэн. Нэгдүгээр тэр алдарч олонгоос суугаад байгаа дараагийн асуудал бол ер нь бол моргочийн зээл цаашдаа бол банкар явах хэрэгтэй. Эсвэл тусгаалсан байгууллагаар явах хэрэгтэй. Тэр нь өөрөө дахтаад 2 дугаар зах зээл дээр худалдаж авддаг багч авах хэрэгтэй байхгүй юу? Тэгжээж энэ ч өөрөө хөгжих хэрэгтэй. Гэтэл энэ чинь манай яг орон сууц санхүүжилтийн корпорацаар хийж байгаа чинь ингээд шууд хаагдчихдаг байхгүй юу? Зөвхөн зорилтод цөөн тооны орон сууцаар хангах бодоод нийцдэг. Моргочийн зах зээлийг цаашдаа хөгжүүлэхийн тулд энэ чинь өөрөө багслагдаад, зарагдаад, дахиж зарагдаад ингээд тэр моргошин гарах мөнгө чинь өөрөө ихсээд байх хэрэгтэй байхгүй даблдаад. Ийм механизмыг хэрэглэхэд бол боломжгүй байгаамаа. Гэхдээ энэ 4,000-ыг шуурхаа хэрэгжүүлэх үүднээс орон сууц санхүүжилтийн корпорацийг шууд өөрөө зээл өгөө. 8% зээл өгөө. Нэг хүнд 40 саяар өгөө гэдэг ингээд шийдвэр гаргаад энэ бол энэгээр хэрэгжээд дууснаа. За дарга. За алдарч авахлан товчхоо хариулчих, нэмээ хариулчих. За цодооч гişүүн ямар хүн дээр зарагдсан бэ гэж 2009 оны сүүлчээр 4,000 орчим орон сууц бэлэн байсан эдгээр орон сууц дандаа 750,000-аас сая 100 орчим мянган төгрөгийн үнэтэйгээр төрийн албаарт борлогдсон. Бид нар эдгээр компаниуд ерөнхийдөө бол та нар өнөө өсөхгүй байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Гэхдээ сонголт хийх хэрэгцээнд эрхэм төрийн албаарт өөрт нь байгаа юм. Өөрөө очиод барилгын компанитайгаа уулзаад, ярилцаад сонгох болцоо төрийн албаарт байгаа. Тэгээ нийтдээ энэ 3,200 орчим хүн бол дандаа 750,000-аас сая 100,000 төгрөгийн